Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус суралцаа өнөөдөр болж нийслэлийн 2015 оны төсвийн гүйцэтгэл 2016 оны төсөвт тодтгол хийх асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын 2016 оны төсөв 693.6 тэрбум төгрөг байх буюу энэ хэмжээний орлого олно гэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурл баталсан юм а. Ингээд эхний 3 сард 125.4 тэрбум төгрөг орлого олж хотын бүтээн байгуулалт төрийн албан агчдыг цалинжуулах зэрэг асуудлыг санхүүжүүлнэ гэж хот тооцсон. Гэвч нийслэлийн төсвийн зардал олох орлогоосоо давж 6 тэрбум төгрөгөөр тасарчээ. Оюутны төлбөр шинэ орон сууц худалдаа авсан иргэнд төр хувь хүний орлогын албан дотроос тодорхой хувийг нь буцаа олгодог. Энэ жишгээр хот хувь хүний орлогын албан дотрын буцаа олголтод 8 тэрбум төгрөгийг 3 дугаар сард олгохоор төлөвлөсөн ч санхүүжилтийг 4 дугаар сард олгосон нь нийслэлийн төсвийн орлого 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1%-аар давж үйлжээ. Гэсэн хэдий ч улс орны эдийн засгийн үнэлтээс олж ажил хийж байгаа иргэдийн цалин нэмэгдээгүй нь нийслэлийн төсвийг бүрдүүлэх гол судас хувь хүний орлогын албан дотроос олох орлого 10.2 тэрбум төгрөгөөр тасарчээ. Цаашдаа тасрах магадлалтай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд судалтай сөрөг хүчнийг ярьж байна. Гэхдээ их хоригч Арслан намын бүлэг иргэдийн эрүүл мэнд хотынхаа бүтээн байгуулалтанд хөрөнгө харамгүй зарцуулж тасалдсан татврын орлогыг орлуулж хөрөнгийг босгоно гэсэн эрэг төсөлтөйлөө. 4 жилийн өмнөх нийслэлийн хөрөнгө оруулалт 2012 оноос хойш нэмэгдээгүй буурч явааг Бат орлогч тайлбарласан юм а. 16 оныг оролцуулаад хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоож гаргасан байдаг. Тооцоонуудыг бол сая танилцуулсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ бол сүүлийн 3 жилд бол ерөнхийдөө өсөөгүй. 12 оны хэмжээнээс одоо бага ийм хэмжээнд байгаа юм. Дүйжүүд хүнээр бол энэ бага хэмжээнд явж байгаа. За тоон утгаараа бол өссөн байдаг. Тэгвэл сүүлийн 4 жилийг жишээлх юм бол инфляцийн түвшингийн тооцоод аваад үзэхлээр 12 оноос бага хөрөнгө оруулалт хийсэн. 13 оноос бага хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ бол ерөнхийдөө буураад явдаг ийм дүнтэй байгаа. Бид нар энэ орлогын төлөвлөгөөний тасалтыг бол жилийнхаа туршид бол одоо нөхөрнө гэж ингэж тооцож байгаа. Хүн амын орлогын албан татвар 10 тэрбумаар тасарсан байна. Энэ шалтгаан нь одоо цалин хөлс нэмэгдээгүй. Нэгдүгээр, хоёрдугаар байгууллагууд бол одоо манай аж ахуйн нэгж байгууллагууд ч мэдээж цалингаа бол нэмээгүй шүү дээ. Магадгүй зарим газрууд бол хуучин бол урамшуул өгдөг байсан, урамшуул өгөөгүй ч юм уу. Хүн амаа тодорхой хэмжээгээр бас одоо цомгдсон ч юм уу. Ийм юмнууд байж болох талтай. Энэ бол бизнесийн цар хүртэл уялдсан шүү дээ. Өмнөх хотын удирдлагын үед орон нутгийн болон нийслэлийн өмчт үйлдвэрийн газруудын зардал 1 төгрөг 31 мөнгөөс эхэлдэг байсныг Батуул даргын багийнхан 1 төгрөг 7 мөнгө болгон бууруулжээ. Гэтэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд хуралдах Монгол Ардын намаас ашигтай ажилтдаггүй аудитын дүгнэлтээр 13.9 тэрбум төгрөгийн төрчил илэрсэн нийслэлийн болон орон нутгийн өмчт үйлчилгээний байгууллагын тоог тэдгээрийг санхүүжүүлэх хөрөнгө нэмэгдлээ гэж шүүмжилж байна. Тэд нийслэлийн иргэдийн дунд өвчлөл нэмэгдсэн, иймээс эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгөний хэмжээг нэмэх санал гаргалаа. Шударгаас эвслийн тухайд илэгний авдрыг эмчлэх тоног төхөөрөмжийг худалдаа авахд төсвөөс 1 тэрбум төгрөгийг гаргая гэсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд хуралдах Арслан намын бүлгийн саналыг тэмцсэн юм а. Энэ хүүхдийн эндэгдэл нэгдэж байна. Хавдрын асуудал нэлээд одоо бидний анхаарал тавих хөц хэмжээнд хүрчлээ. Ер нь Монгол улс илэгний хавдрын хэмжээг дэлхийд нэгд орчлоо гэдэг асуудлыг сая Арслан намын бүлгийн дарга хүртэл ярьж байна. Тийм учраас энд ганц тэрбум биш. Энэ нэлээд их төсвийг тавих шаардлагатай байна гэж. Мөн түүнчлэн нодлонгийн одоо 2015 онд давсан төсөв байж байгаа. Нийтдээ одоо нэг 11.9 тэрбум төгрөг болвол зарцуулагдаг үлдсэн байна. Энийг энэ жилийн хөрөнгө оруулалтанд оруулъя гэж байгаа. Тэгэхээр бид нар бол эндээс тодорхой хэмжээний мөнгийг эрүүл мэндийн зардал дээр тавиачаа гэдэг саналуудыг сая хэллээ. Илэгний асуудал үнэхээр монголчуудын сүүлийн үед хорт хавдрын асуудал нэлээд хүндрэлчлээ. Энэ тохиолдолд бид нар нэг энэ олон бүтээн байгуулалтаасаа ядаж одоо SME энэ чуулган дээр бид нар ярихад за нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн холбоо 2010 1 тэрбум төгрөг ингээд төлөвлөлт өгсөн. Энэ нь болохоор тоног төхөөрөмж авахтан зориулагдсан мөнгө юм л. Энэ нь бид нар дэмжиж явчаа гэж байгаа. Нийтийн тээврээр үнгүй зорчих иргэдийн зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж үйлчлэгэнд явж байгаа том аврын автобусны цагийн зардалд 9.7 тэрбум төгрөгийг нэмэх, мөн гэр хороололд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаа тууштай дэмжиж гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардлыг 625 сая төгрөгөөр нэмэх зэргээр нийслэлийн 2016 оны төсвийн тодтголыг хийх саналыг хотын удирдлагууд гаргасан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн олонх дээрх саналыг дэмжиж баталлаа. Ингэснээр хотын шууд урсгал зардал нийт 5 тэрбум 548.6 сая төгрөгөөр буурч 299 тэрбум 676.5 сая төгрөг болох юм а.